За сайн байцгаана. За Google Hangout-ын тухай яаж зайнаас хурал хийх вэ? Google Hangout-ыг ашиглан яаж зайнаас хурал хийх вэ? Энэ одоо цаг хэмнэ. Бид нар одоо энэ бөглөрөөтэй үед бол очих гэж орой нэг хүнтэй очих гэж нэг цаг ирэхэд нэг цаг 2 цаг замд алдчихж байгаа тийм. Тэгэхгүйгээр хүнтэй 15 минут төр уулзаад асуудлаа бэлдэж байгаа л танилцууллаа, асуудлаа ярилцлаа, шийдлээ, нүүр нүрээ харилцлаа, ярилцлаа, шийдлээ. Тэгэхээр тэр тохиолдолд Google Hangout-ыг ашиглаж байгаа маа. Энд дэр миний ойлгож байгаа бол 25 хүртэл хүн орж зэрэг ингэж дэлгэцээ харуулж хамгийн гол нь компьютерд байгаа дэлгэцээ харуулж ярьж олохтой оршиж байгаа. За тэгээд ингээд Google Hangout руу ороход бол 9 цаг байгаа тийм 9 цаг орчир Google application гарч ирж байна. 9 цаг дээрээ дарлаа. 9 цаг дээр дарлаа тэгэнгүүт мо гэдэг дарангууд Hangout гэж гарч ирж байна. Hangout-д дарлаа. Тэгмүүд ингээд очиж байгаа. Google Hangout гэдэг. За тэгээд video call гэдэг дарлаа. За video call гэдэг дарангууд invite people гэдэг нөгөө өөрөх хэн одоо ямар хүмүүстэй юу яах гэж байгаа тэрийг шууд мэйл хайг юмч чинь. За одоо энэ дээр юу гэдэг юм? За би одоо ингээд за би одоо юу гэдэг юм? За би ингээд хүний шууд ингээд бичингүүт мэйл хайг нэг аваад ирэн тийм ээ. Ингээд нэмээд байна. Иймэрхүү өдөр нэмээд хана тийм ээ. Ингээ инвайт гэдэг дарангуут нөгөө усууд наваад ирнэ. Тэгэл нөгөө усууд нь орж ирээд дэлгэсэн доотлол гад ирдэг. Ингээ дэлгэсэн доотлол нөгөө усууд нь гад ирж байгаа зураг дөрвөлжнөөс зураг гад ирдэг. Дээшлэл ярьчдаг ерөөсөө. Тэгээд дэлгэсэн share level энэ дээр дараа screen share хийгээд ингээд share чинь тэгэнгүүт миний дэлгэцээр яхаа цаатлаа харагдаад эхэлнэ. Дэлгэс ингээд нөгөө усууд минь дэлгэс харагдаж байгаа. Шууд дэлгэсэн дээр хараад ярьчдаг. Ийм авархан одоо програм байна. За анхаарал тавьсан баярлалаа.